тойргийнхаа нийт хөөхд багчууд Их Хурсын баярыг тохиолдуулан улсын их хурлын гишүүн Баттөмөр өөрийн сонгогдсон тойрог буюу 43 дугаар тойргийн хэмжээнд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийн баяр арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд улсын их хурлын гишүүн Баттөмрийн бие төлөөлөгч Батсуур болон аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцсон хүүхэд багчуудаа баяр хүргэлээ. За өнөөдөр бол гишүүний ажлын хүрээнд бол 3 янзын хөтөлбөртөө нэгдүгээр урлагийн үзүүлбэрүүд одоо манай хуучин дархан шинээр нэгдсэн хүүхд хөгжлийн ордны дугуйланд хичээлдэг хүүхдүүдийн маань бүх төрлийн урлагийн номер мөн одоо хөгжилтэй буйхаа тэмцээнүүд мөн эцэст нь тойргийн хэмжээнд 3000 хүүхдийн дунд заримны баяр гэсэн хөтөлбөртэй амаа тэгээд энэ үйл ажиллагааны хүрээнд бас хүүхд багчуудаа баярлуулах үднээс гишүүн маань үлгэрийн баатрууд амьдсан буюу 10 төрлийн үлгэрийн баатруудыг бас ингээд бэлэн одоо бүгд хүүхдүүдэд баярлуулахаар хамтдаа баярлахаар бид бас ингээд ирсэн байна. Тэгээд нийт хүүхдүүдтэй, ээжүүдтэй, дахинчуудтай их хурсын баярын мэндийг хүргье. Их хурлын гишүүн Багаан Баттөмрийн нэрийн өмнөөс. Их хурлын гишүүний зүгээс бол цаашдаа нийт хүүхэд багчуудын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн дог боловсруулахаас гадна тэдний суралцах, таат орчныг бүрдүүлэх талаар анги комьюнитиг одоо мэдээллийн технологийн одоо төхөөрөмжөөр хангах ийм арга хэмжээнүүд шатаараа явагдах юм аа. Ийм учраас одоо бид нар бол эхний арга хэмжээ хүүхдийн баярыг тохиолдуулна. Ингээд эхний арга хэмжээ зохион байгуулж байна. Цаашдаа бол намар хичээлийн шинжилгээтэй холбогдуулна. Дараагийн арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ өдөр хүүхэд хөгжлийн ордны дугуйлангуудын авиаслаг сурагчдын урлагийн тоглолт хөгжилтэй буйхаа тэмцээнийг зохион байгуулж үлгэрийн баатруудтай фото зураг авахуулах боломжийг ч бүрдүүлжээ. Мөн заримны баяр хийж тус тойргийн 3800 гаруй хүүхэд багчуудыг хамруулж байгаа юм. За энэ дахныхаа нийт хүүхдүүдтэй их хурсын баярын мэндийг хүргэе. Тэгээд ээжүүдэд бас баярын мэнд хүргье. Баттөмөр гишүүний урлагийн тоглолтыг ирээд хүүхдүүд амт ирж үзэж байна. За маргааш болох нийт одоо ингээд их хурсын баярын мэндийг нийт монголчуудаа өргөж байна. Өнөөдрийн арга хэмжээ их гоё болж байна. Бидэд болохоор 5 дугаар агаас үлгэрийн баатар болж байгаа. Би өөрөө маашаа болж байгаа. Тэгээ хүүхдүүдтэй зориулаад баярын мэнд хүргэчихье. Найз нартай хүүхдийн баярын мэнд хүргэе. Хүүхдүүдтэй баярын мэнд хүргэе. Өнөөдрийн арга хэмжээ их гоё болж байна. Бидэд болохоор 5 дугаар агаас үлгэрийн баатар болж байгаа. Би өөрөө маашаа болж байгаа. Тэгээ хүүхдүүдтэй зориулаад баярын мэнд хүргэчихье. За. Бодор чимэг. Гэ. Найз нартай баяр хүргэж аль өөр баяр. Найз нартай баярын мэнд хүргэе. Найз нартай хүүхдийн баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Хүүхдүүдтэй баярын мэнд хүргэе. Баяр хүргэж шагаалаа. Өнөөдрийн хүүхдийн баярын үйл ажиллагаан дээр Жигүүр цогцбор сургуулийн 11-гийн Г ангийн сурагч Шагай, 18 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ундрал нар тэргүүний сурагч алтан медалаар мөн шагналсан юм. 2015 оноос заад нөхөр хичээсэн. Тэгээд түрүү жилийн 5 сарын 2-нд анх усын аваргаар мөнгөн медальны шагнал үзчихсэн. Тэрнийг хаажгаар хичээл намаасаа игээд хичээл намаасаа давтаад тэгээд онц сураад тэгээд тэсэндээ шагнал авсандаа маш баяртай. Тэгээд одоо 6 сарын хүүхдийн баяр болчихж байгаа хүүхдүүдтэй баярын мэнд хүргье гэж. Энэхүү улсын их хурлын гишүүн Баттөмөр өөрийн сонгогдсон тойрог буюу 43 дугаар тойргийн хэмжээнд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийн баяр арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.